Монгол кино цэгт 40 гаруй жил дууны оператораар ажилласан Занын гаваа гуайн уран бүтээлийн талаар өгүүлье. Занын гаваа нь 1934 онд Улс аймгийн Давс суманд төрж 1943 оноос 1947 онд бага сургууль, 1947-оос 1951 онд Улаанбаатар хотод харилцаа холбооны техникумд төгсөж Марксизм-Ленинизмын оройн дээд сургууль, 1972-оос 1975 онд суралцсан сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн нэгэн. 1955 онд Монгол кино үйлдвэрт дууны операторын тасагт дууны техникчийн тусалгаар ажиллаж эхэлсэн. Энэ үеэс түүний төрөлхийн авьяас чадвар, төрөл бүрийн кино бичлэгийн алдаа оноо хаана байгааг төвөггүй ялгаж чаддаг уран бүтээлч болсон байлаа. Манай гаваа бол сонсгол сайтай, урлагийн мэдрэмжтэй байснаас Найдан багш маань өөрийнхөө уран бүтээлийн шавьяар авч нэлийн хэдэн кино хамтран бүтээж тэр бүтээлүүдтэй гавааг ер нь ирээдүйд сайн дууны найруулагч болох юм байна гэсэн тийм бодол төрсөн учраас цааш нь уран бүтээл дээр нь бие даалган ажиллах ийм ажлыг бол санаачилсан байдیں۔ Би их азтай ирсэн хүн л дээ. 1955 оны намар Дэмбэрл гэж одоо Монголын киноны анхны гал голомтыг асаасан оператор Дэмбэрл говь таньдаг байсан байхгүй юу? Урлагийн гаваа зүтгэлтэн кино оператор. Тэгсэн нэг өдөр энэ Алтай зурч дуудлын хажууд одоо хотын өсгөрхөн хажууд хараад яг чиний мэрэгжлийн хүн манад хэрэгтэй бай. Дууны хүн гэн. Тэгээд намайг шууд дагуулад хөрлөө гэж байсан юм. 55-ны 8 сарын 2-нд очиж байгаа. Тэгсэн чи тэр диплом аттестат аваад ир гэж байна. Тэгээд аттестат л байсан чинь би техникум төгссөн, холбооны техникум төгссөн, холбооны яамд радио техник хийж байсан. Тэгээд өнөөхийг аваад очихгүй. Тэгсэн холбооны яамд бид нэр хүсэл тавьсан юм. Радио мэрэгжилтэй нэг хүнийг өгөөч гэж. Тэгэл би 8 сарын 4-нд орцсон юм байна. Миний нүд чи аваад юм байна. Энэ монгол яа. Одоо ярьж байгаа гаваагаа бол хөгжмийн зохиолч биш. Дуучин биш. Гэхдээ дуутай салшгүй холбоотой юм хүн. Юугаараа холбоотой вэ гэхээр кинонд дууны техник, дууны найруулагч гэж мэрэгжилвээ. Тэгээ би гаваагаа их багасаа мэд манай олон жил хамт кино үйлдвэрийн хашаанд айл явлаа. Тэгээд бүр айлдаа бид нэр үр хүүхдүүдтэй хамт тоглож өссөн юм. Аав нар маань ч гэсэн нэг албан газар хамт ажиллаж нэг уран бүтээл дээр олон жил ажилласан. Хэрвээ өнөөдөр одоо гаваагаанд хажууд байсан бол бид нэр их л юм сурж авах байсан баг. Нөгөө хүүхдүүд байсан болохоор тийм биднэртэй их ойрхон элен далангүй хамт байдаг нарийнч хөгжилтэй тийм ах байснаар нь их дурсдаг юм. Одоо эсвэл зээ гаваа дууны найруулагч гээд гарах тоолонд ийм нарийн ширээнүүдийг хийжсэн байх шүү, ийм хүн байх шүү гэж одоо дурсдаг юм. Тэг хамгийн гол нь гаваагийн тухай ярихад манай гаваа бол хөгжмөө их мэдэрдэг, их чадвардаг тийм дууны найруулагч хүн байсан. Дууны оператор болсон анхны том бүтээл Сэрэлтийн кино нь 1957 онд Праг хотноо зохиогдсон олон улсын кино бүтээлүүдийн анх дугаар баггууралд амжилттай оролцсноор түүнд уран бүтээлийн их урам хайрлсан мэдээж. Тэр цагаас хойш олон улсын кино наадмуудад удаадраа амжилттай оролцож олон шагнал хүртжээ. Тодорхойлбол Ардын элч, Үер, Улаанбаатарт байгаа миний аавд моторын дуу зэрэг киногоор амжилт гаргаж байсан. Түүний хийсэн олон бүтээлүүдийн нэг хөгжмийн зохиолч Ардын жүжигчин Хаян Хэрваатай ажилласан Агуй нууц киноны дууг оруулахад их сонирхолтой байсан тухай. Хөгжмийг удирж байгаа одоо амьдлуулж байгаа удирдагч нартай одоо манай Чулуунгаа, Жамсанжуу, надтай одоо тэгэл өөр хин байдгийн манай симфони намсайжуугаа, чигжицрэнгээд одоо тэрвийн гол удирдагч нартай бол гаваа их сайхан хамтарч ажилладаг уран бүтээлийн тийм одоо амьд холбоотой байсныг
би одоо их сайн санаж байна. Инхэн уран бүтээл шүү. Ямар нэгэн баримт киноч аван цаг нэг киноч авчлан киноч бай. Тэрийг одоо хийхээ шийдэх юм бол үргэлж шуналж байна. За хаана юу хийх вэ? Хаана ямар чимээ гарах вэ? Хаана ямар хөгжим хэрэгтэй байна? Энэ үгийг яаж хэлүүлэх вэ гэдэг тэрийн төлөө үргэлж шуналж явдаг. Тэр одоо хөдөлмөрч, агуу хөдөлмөрч юм. Тэр нойр хоолыг бол мартанда уран бүтээл дээр бол Гаваа гэдэг хүний дуун бичлэгийн урлагт оруулсан онцлогуудаас ганц нэгийг хэлье гэж бодож байна. Тэгээд жишээлбэл одоо ингээд тийм цуурай гэдэг зүйлийг бол дуун бичлэгт бол оруулж ирсэн. Хамгийн түгээмэл жишээ бол Тунгалаг тамирын канон дээр бол нөгөө цахир төмрийн одоо инээж байгаа тэр дууг уулан дотор ингээд инээж байгаа цуурай төлж инээж байгаа тэр дууг бол нэг инээдийг дахин бичээд 2-3 магнит фонд зэрэг тавиад хойноос нь цаг хугацааны хоцрогдолтойгоор уншуулж байгаа дахиж бичиж. Тэгэхээр өнөөдөр маань одоогийн бол бидний компьютер дээр энгийн хийчдэг delay буюу одоо нөгөө эхо оруулах тэр эффект байсан байдаг. Тэрээр радиогийн зохиомжоос дутахгүйгээр Ардын элч киноныхоо найруулгыг өөрийн анд алдарт цэрэнд орчтой хамтран хийсэн байдаг. Ер нь цавэнд орж л энэ араажуу найруулгыг авч гарсан гэдгийг би бас хэлэх гээд байгаа юм л д. Тэгээ энэ дээр нэг ийм үг байгаа. Атга хүрэн зүрх цохилгоон байдаг үе. Амин халуун судас логшхан болдог мөчвэ гэж Дарбазрын өвхөл дээр ингэж хэлж байгаа. За энэнийг хэлж байхад одоо би аргагүй л одоо нөгөө талын өрөөнд мэгшир дээр чихвчтэй сууж исэн мөрдөнг уулж байсан. Ер нь манай дууны цехийнхэн бүгдээр их сайхан хайрцагтай уран бүтээлч, хамгийн гол нь уран бүтээлч. Тэгээд уран бүтээлчтэй хайртай ийм сайхан ажилтан гол байсныг одоо би өөрийнхөө ажилласан хугацаанд ажиллаж байсан да. Тэгэхээр эднийхээ тухай ярихд бол надад одоо сэтгэл их сайхан байна да. Кино болгонд нэр нь бичигдсэн Занын гаваа. Монгол киноны алтан үеийнхний бүтээсэн Элбэг дээл, Сэрэлт, би нисэх дуртай. Энэ хүүхнүүд үү, төөрсөөр төрөлдөө, Тунгалаг тамир, Буш хүүгийн үлгэр, Хань, Ардын элч, Амьдралын ахиа, Ацаг шүдний зөрөө, Загийн алим, Моторын дуу зэрэг уран сайхны 57 кинонд дууны оператораар ажиллаж үзэгч олноо танил болсон авьяаслаг уран бүтээлч. Уран сайхны кинонуудаас гадна 150 гаруй баримтат кино, орчуулгын 50 гаруй киноны дууны оператороор мөн ажилласан. Монголын дэлгэцийн урлагт 250-аад кинонд ажиллан олон 10 гавьяатуудын багш нь гэж бодохоор түүнд яагаад гавьяат гэдэг хүндтэй цолыг хайрлаагүй юм бол гэж хэн хүнд бодогдно. Тэгтээ манайхан бол гавааг бол гавьяат аваагүй гавьяат гэж нэрлэдэг байсан. Монголын радиогоор найруулагч Гаваагийн болор гэж орон даяар эфирт цацагдж байх нь зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш ээ. За яалтчгүй би бол одоо киноны өгшөлтэй хүн гэж хэлэхэд болно. Гэхдээ яг одоо ингээд хувь зайны төөргөөр гэдэг юм уу кинонд надад ажиллах тийм завшаан тохиолдоогүй автагаа хамт ажиллах. Тэрээр цол шагналын төлөө хизээч ажиллаж байсангүй. Сайн бүтээлийн төлөө ажилласан бүтээлч байсан эзэн нь байлаа. Өөрөө үгүйч олон сайхан киноныхын зүрх судас нь үргэлжилсэн. Түүний үйл хэргийг үр хүүхэд шав нар нь үргэлжлүүлэн алдаршуулан яв. Багш маань нэг гэрт нэг хүрээдрийгээ тэгжсэн. Тэгээд багшийн одоо тухайн нэг ардын эрх сонинд
ертөнцийн анирыг чагнаж явдаг хүн гэсэн тийм дууны найруулагчийн уран чадварынхын тухай тийм статаа сонинд гарцсан байсан. Тэгээд тэрнийгээ бит хоёрт үзүүлээд бит хоёрт бас нэг тухайн үед кинонд ажиллаж исэн дадлаг туршлагаасаа ярилцчих. Ингэж байсан да. Одоо 35 мм-ийн пилонкны хамгийн отгон шав одоо Нарантой бит хоёроос гадна Батмөнх ах, Баужууга энтер шавнарн гэж явдаг юм байна лээ. Түүний гэргийн мөнл кино үйлдвэрт насаараа ажилласан Ламзвийн далай хүү гоё 1958 онд Гаваагүйтай ханилан сууж амьдралынхын төшиг тулгуур нь болж байв. Хань далай хүү гэж найруулагч байсан, баримтын найруулагч. За энэ хүн бол мөн олон жил энд ажиллахдаа манай Гаваатай бол сайхан гэр болж амьдарч өр хөвгтүүдээ сайхан өсгөж байсан ийм хүмүүс юм аа гэдгийг хэлэхэд сайхан байна. За миний ээж бол 15 настай кинонд цогтойч кинонд хлопушк барьж одоо туслах монтажч нар ажиллаж байсан 40 жил кино урлагтай амьдралаа холбоод 55 настайдаа бол тэтгэврт гарч ирсэн, гавьяаны хамралтанд гарч ирсэн. Битгий кино үйлдвэрт одоо ингэж ажиллаж байсан ажиллахдаа олон уран бүтээл дээр цуг ажилласан. Тийм, олон уран бүтээл дээр цуг ажилласан. За хамгийн маань эхний одоо уран бүтээл юу сэрэл кино. Өнөөдөр ингээд ээж аваагаа ингээд тэнгэрийн оронд байгаа ээж аваагаа дурсаад ярьж байхад бол үнэхээр ингээд огшж байна. Одоо юу ч гэж хэлмээр юм те. Тэгээд киноны 80 жил болж байгаатай холбогдуулаад одоо кино урлагтай хүчин зүтгэж байгаа, хүчин зүтгэж байсан, одоо хүчин зүтгэж байгаа бүх уран бүтээлчдэд баярын мэнд хүргэхийн ялдамд тэнгэрийн оронд байгаа ч гэсэн кино урлагийн түүхийг бичлцэж байсан энэ хүмүүсийн тухай ингэж нэвтрүүлэг хийж байгаа та бүхэнд бас ташрамтанд баярлалаа гэж хэлье. Атаг хүрэн зүрх цохилгоо байдаг үе би амин халуун судас угшгаа бэлдэг үе би хэмээн Гаваагийн энэ үг хичнээн гашуунч үнэн.